За төрийн албаны зөвлөлөөс 2 журам шинжилэн батлагдсныг хургуулсан байгаа. За энэ журмыг бол агентлаг төсөвт байгууллага дээр байршуулсан. За мөн хүний нөөцийн групп дээр байршуулсан байгаа. За эхнийх нь журам нь бол төрийн жинхэнэ албан агчийн нөөц бүрдүүлэх журам батлагдсан. 2025 оны 4 сарын 1-ээс эхлэн хэрэгжихээр ингэж батлагдсан байгаа. За энэ дээр гол асуудал нь бол төрийн жинхэнэ албан агчийн нөөцөд яаж бүртгүүлэх вэ? Бүртгэлийг одоо яаж хийлгэх вэ гэд иргэд болон байгууллагын удирдлагууд нэлээд асуугаад байдаг. Тэгэхээр одоо энэ журмаар бол нэлээд тодорхой болгож өгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөхдөө ямар хуулийн зүйл заалтыг авсан байгаа энэ тэр заалтаараа нөөцөд байх хэсэг нь шууд нөгөө хүний нөөцийн системдээ бүртгэгдээ явж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол хүний нөөц хариуцсан ажилтангуу бол байгууллагын даргын тушаалаар томилогдсон албан хаагч хүний нөөцийн системдээ зөв бүртгээд явбал шууд нөөцөд бүртгээд явна гэж ойлгоно. За энэ нөөцөд бүртгэлтэй эсгэл авалгаагаа бол төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia-оор дамжуулаад авна гэж ингэж бас иргэдэд та бүхэн мэдээлээрээ энэ журмыг захимд байршуулчихсан байгаа учраас та тэндээс хараад бусад юутай танилцсан үз заалтуудтай. За энэ дээр бас нөгөө нэг хамгийн их хүмүүсийн бас асуугаад байдаг юм нь цэргийн тэтгэвэр тогтоолгосон хүн нөөцөд байх уу, нөөцөд байгаа гэдэг лавлгааг хаанаас авах вэ гэж маш их асуудаг. За энийг бас энэ журам дээр зохицуулж өгсөн байлаа. Энэ хүсэлтэд төрийн албаны зөвлөлд холбогдох нотлох баримтанд хамт гаргаж өгөө. Тэгээд тэндээсээ захим системд бүртгэгдээд явах юм байна гэж ингэж журамлагдсан энэ 4 сарын 1-ээс хэрэгжиж байгаа. За дараагийн журам нь бол туршилтын хугацаа хэрэглэх журам. За энэ мөн шинжлэхдээ 4 сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлж байгаа. Хэдийгээр 24 оны 9 сард батлагдсан ч гэсэн. За тэгэхээр энэ дээр бол төрийн жинхэнэ албан агч дээр бид нар өмнө нь 6 сар хүртэлх хугацаагаар гэжсэн 6-аас 12 сар хүртэлх хугацаагаар туршилтын хугацааг хэрэглэж болно. Туршилтын хугацааг хэрэглэхдээ бол ерөнхий болон тусгай шалгалт өгөөд төрийн жинхэнэ албанд томилогдсон албан агч дээр хэрэглэнэ. Тэгээ энэ дээр бас нэг анхаарах асуудал нь юу байдаг вэ гэхээр туршилтын хугацаагаар томилчхоод тэгээд эргээд нөгөө жинхэлж томилдоггүй. Тэгээд туршилтын хугацаатайгаа ингээ 3, 4, 5 жил яваад идэг. Тэгээ хүний эрх зүйн байдалд ингээд бас сөргөөр нөлөөлдөг асуудал байдаг шүү. За төрийн үйлчилгээний албан агчийн хувьд бол 3 сар хүртэлх хугацаагаар туршилтын хугацаагаар томилж болно. Гэхдээ байгууллагын удирдлага бол 1 удаа 3 сараар сунгаж болно гэсэн байдлаар энэ журманд зохицуулт орсон байлаа. За тэгээд төрийн жинхэнэ албан агчийг одоо цаашдаа жинхлүүлж ажилуулах эсхийг байгууллагын удирдлагын баг хурлаараа шийдвэрлэнэ. За энэ дээр хамгийн гол үндэслэх юм бол төрийн жинхэнэ албан агчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө үнэлээд энэ үнэлгээ нь бол хангалтгүй гэж үнэлэгдэх юм бол цаашдаа ажиллахгүй байж болохоор ингээд энэ журам тусгасан байлээ. Тэгэхээр энэ дээр нөгөө нэгэнт томилогдсон үнийг бид нар яах вэ? Одоо энэ хүн чинь шаардлага хангаж хангахгүй байна. Танах сонгон шалгаруулалт тийм байна гэдэг. Тэгэхээр энэ туршилтын хугацааны журам дээр бас энэ нэлээд тодорхой бусад нарийн заалтууд байлаа. Энийг хараарай гэж хүсье. За дараа нь энэ төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн ажилтнуудын хүний нөөцийн үйл ажиллагаанд аудит хийсэн байгаа. Өмнөх сард. Тэгэхээр энэ аудитын тайлан дүгнэлт зөвлөмж ирсэн байгаа. Энэ дүгнэлт зөвлөмжийг байгууллагуудад албан бичгээр хургуулж байна. Энэ дүгнэлт зөвлөмжийн дагуу байгууллагууд бол хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаад ажиллах юм байлээ. Тэгэхээр мэдээллийн технологийн албан агчдын мэдлэг чадварыг үнэлгээ авсан байгаа. Та бүхэн үнэлгээнд хамрагдсан байгууллагууд мэдж байгаа. Тэгэхээр энэ үнэлгээ бол бид нараар дамжаагүй шууд энэ дээр нөгөө онлайнаар цахимаар аваад тэгээд нэгтгэгдсэн. За улсын хэмжээнд бол 37.8% байгаа нь одоо олон улсын дунджаас 25.8%-аар доогуур байна. Тийм учраас мэдээллийн технологийн албан агчдын мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх, сургах, мэрэгшүүлэх энэ асуудал бол нэлээд тулгамдсан байна гэдэг агуулгаар зөвлөмж ирсэн байлээ. За тэгээд цалин үлстэй холбоотой бас засгийн газрын 2023 оны 213 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоолыг бас хэрэгжүүлж ажиллаарай гэсэн энэ зөвлөмжөд тусгагдсан байгааг бас тодтогоод хэлчихье.
За дараагийн нэг мэдээлэл нь бол хүний нөөцийн удирдлага мэдээллийн системд одоо төрийн албан агчдын бүхэл мэдээллүүд орж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд төрийн жинхэнэ албан агчид өөрсдөө нөгөө хувийн хэрэгээ баталгаажуулж байгаа шүү дээ. Энэ баталгаажуулалт маш доогуур түвшинд байна. Тийм учраас албан агчидтай хэлээд хүний нөөцийн удирдлага мэдээллийн систем рүүгээ ороод тэндээ өөрийнхөө хувийн хэрэгийг баталгаажуулаарай гэж хэлээрээ ингээд баталгаажуулалт хийгдээгүй албан агчих ийм ангол яваас нөгөө хүсэлт нь гарахгүй байх ийм эрсдэлтэй бас байгаа. За хүний нөөцийн удирдлага мэдээллийн системд байгууллагын бүтэц албан тушаалын тодорхойлолтоо шивж оруулж байгаа та бүхэн мэдж байгаа. Эхний ээлжинд бол суур бүтцээ суур албан тушаалын одоо хэрэгжиж байгаа албан тушаалын тодорхойлолтоогоо оруулж байгаа. За энэ асуудлаа бас яарчлаарай. Зарим байгууллагууд одоо болтол ирүүлээгүй байгаа. Тийм учраас энэ одоо цалин бодогдоход бүтцээ оруулаагүй бол цалин бодогдохгүй байхаар ийм бас зохицуулттай байлаа. Тэрийг анхаараарай. За дараагийн мэдээлэл нь шинжиллээр түүжүүлсэн салбар зөвлөлгээд энэ жил төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойтой холбоотойгоор ийм удирдамж, аяны удирдамж гарсан байгаа. Энэ удирдамж чиглэлийг та бүхэнд хүргүүлж байгаа. Тэгэхээр энэ бас хамтарч ажиллаарай гэж хүсье. За дараагийн мэдээлэл нь төрийн албан агч тусгай шалгалт зарлагдсан байгаа. За өмнөх 7 хоногт би мэдээлэл хийхдээ бол тусгай шалгалт маань нэг удаа нөгөө цахим системд албан тушаалын тодорхойлолтыг шивж оруулахтай холбоотой хойшлогдоод байгаа гэж зарлж исэн. За гэхдээ төрийн албаны зөвлөл нэг өдрийн дотор нэг өдөр хуралдаж шийдвэр гаргасан байна. За энэ дээрээ бол яасан гэхээр өмнө нь захиалгаа ирүүлчихсэн, шилжингээ зарласан ийм цөөн хэдэн аймагуудыг тусгай шалгалтыг нь хуучин системээр нэг удаа зарлая гэд тэгээд хуучин системээр зарласан байгаа. Захиалгаа ирүүлсэн байгууллагуудын энэ юуг бол тусгай шалгалтыг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарласан байгаа. Энэ дээр нийт 67 ажлын байр зарлагдсан байгаа. За шилжин ажиллаж байгаа, шилжин томилж байгаа тохиолдолд, шилжүүлэх тохиолдолд заавал төрийн албаны зөвлөлд шилжүүлж байгаа албан агчийнхаа баримт материалыг нь шилжүүлэн томилж байгаа томилгооныхоо юутай төсөлтэйгээр ирж танилцуулж ээж заавал томилж байгаарай. Тэгэхгүй болохоор энэ дээр маш их одоо эрсдэл асуудлууд үүсэж байгаа. Шилжүүлэн тухайлбал туршилтын хугацаанд ажиллаж байгаа албан агчийг шилжүүлэн томилсон ч юм уу те ийм асуудлууд нэлээд үүсэж байгаа учраас та бүхэн шилжин томилох тохиолдолд заавал төрийн албаны салбар зүйл материалаа ирүүлж хянуулна. За тэгээд дахиад сул оронтой гарсан тохиолдолд 21 хоногийн дотор төсвийн шууд захирагч буюу байгууллагын удирдлага мэдээлэх үүрэгтэй, мэдээлээгүй тохиолдолд гээд олон хариуцлага байдаг учраас энэ дээр маш сайн анхаарал сул оронтойны захиалга ирүүлчгээд манайх зарлаагүй байгаа тохиолдолд та бүхэнд бол асуудал үүсэхгүйгээ хэлээд байгаа тийм ирүүлчгээд нөхөгдөөгүй тохиолдолд мөн асуудал үүсэхгүй. Тийм учраас захиалга манайд ирүүлээд одоо систем шивж оруулж зарлах нь бол төрийн албаны зөвлөлийн ажил байдгаа гэдгийг хэлье. За хамгийн сүүлийн мэдээлэл нь болохоор хүний нөөцийн албан агчдын ийм нэгдсэн клуб гэж аймгийн хэмжээнд сайн дурын маягаар ажиллаж байгаа. Та бүхэн мэдж байгаа мэрэг төслийн хүрээнд. Тэгэхээр энэ клубээр бид нар бас клубийнхаа албан агчдыг нэлээд чадахжуулах сургалтуудыг үе шаттай зохион байгуулж нэлээд үр дүнтэй байдаг. Тэгэхээр энэ дээр бас байгууллагын дарга нар маань нэлээд сайн анхаарад ажил албанаас нь чөлөөлж явуулах энэ асуудал дээр анхаарад өгөөрэй. Тухайлбал одоо өмнөх 3 сарын 25-нд хүний нөөцийн клубын уулзалт зохион байгуулагдаад энэ уулзалтан дээр бол төрийн албан агчийн ёс зүйн харилцаа хандлагын талаар сургалтыг авсан. За мөн хүний нөөцийн системд бүтэц албан тушаалын тодорхойлолтыг оруулахтай холбоотой арга зүйн ийм сургалтуудыг өгсөн байгаа. Тэгэхээр энэ хүний нөөцийн клубд явж байгаа идэвхтэй явдаг манай энэ чадварчсан хүний нөөцүүд харилцан бие биенээсээ туршлага судлаа явдаг. Тэгэхээр энэ клубт байдаг байгууллагын одоо хүний нөөцийн системийн бүртгэл төлөвлөлт бол нэлээд сайн байдгаа гэж хэлмээр байна. За баярлалаа.